Асуултууд ерөнхийдөө давхарцлаа. Хувийн хвшлийн оролцоо, өрсөлдөөнийг дэмжих тэр чиглэлийн агуулгуудыг бас нэлээд асууя гэж бодож байлаа. Ерөнхийдөө бас иргэний засгийн хуулиараа зохицуулаад явна гэдэг ийм хариулт өгч ашиг байна. Мөн дээрэс нь одоо бас зорчигчийн эрхийг хамгаалах тухай асуудлууд бас энэ дээр байх уу гэдэг ийм асуулт бас байсан юм аа. За наривчлаад бас нэг асуулт асууя. Орон нутгийн ерөн төвшөнд нисэх буудлууд, тэнд бас байгаа ажилтны албаагчд болон чиг үүргүүдийн хувьд бас тодорхой зохицуулсан асуудлууд энэ хуулийн дээр байна уу? За хуулийн төслийн 14-р зүйл дээр улсын агаарын хөлгийн нислэгийн ангиллуудыг оруулж ирсэн байна. За энэ дунд одоо сургууль, одоо байлдааны нислэг, за мөн одоо дадлагын нислэг гэдэг нэг сургалт үйл ажиллагаатай холбогдлолтой бас эсгүүдийг дурдсан байна. Тэгэхээр энийг яг нэлээд наривчлсан өөр заалтууд бол байхгүй юм л да. Миний санаа бол Хинтээ аймгийн Дадлаг суманд бид бас одоо аялал жуулчлалын зорилтоор нисэх буудлыг бас одоо шинээр барьж байгуулад ашиглаад явж байгаа. За аялал жуулчлалын бус цаг хугацаанд бас одоо тодорхой хэмжээнд сургалт, дадлагын үйл ажиллагаа бас явуулах юм бас бололцоонуудыг бас бид хүмүүс бас судалж байгаа. Тэгэхээр одоо энэ төрлийн үйл ажиллагааг бас зохицуулт энэ хуулийн дээр бас байна уу? Цаашдаа бас одоо энэ орон нутагт байгаа нисэх буудлуудын үйл ажиллагааг олон төрлийн хэлбэрээр бас одоо зохион байгуулах ийм санаа зорилгууд бас байна. Тэгэхээр энтэй бас уялдж байгаа зүйлүүд байна уу? Энийг бас сайдын хувьд бас та анхааралтай авч ажиллаач гэдэг энэ саналыг бас төвшүүлж байгаамаа. За ажлын хэсэг хариулъя. Хэн хариулах вэ? Дэд сайд хариулах уу? Баасан дам дэд сайд хариулъя. 4-р микрофон. Асуултанд хариулъя. За орон нутгийн нисэх буудлуудыг ашиглах асуудлууд Монгол Улсын агаарын зайд нислэгийн хэллэгнээ зохицуулах нэгдсэн журам олон улсын нисхийн дүрмээр зохицуулагддаг. За орон нутгийн нисэх буудлыг улсын агаарын хөлөгт ашиглах асуудал маань энэ өөрөө улсын болон цэргийн даатгалын хууль тогтоомжид тусгаалan зохицуулагддаг. За орон нутгийн нисэх буудал аэродромыг ашигласан нөхцөл бид нар Монгол улсад бүрдэж байгаа агаарын нэгдсэн одоо навигацийн дүрм журмаараа нисэх буух цаг минутаараа зохицуулагддаг энэ журмын зохицуулалтын асуудал. За орон нутагт байгуулагдах нисэх буудлуудыг өөрөөр орон нутгийн болон хувийн хвшлийн буудлуудыг бид нар улсын нисгэд шаардлагатай үед ашиглах зохицуулалтаар гэрээ байгуулга бүртгүүлжүүлэх тийм одоо зохицуулалттай. За энэ удаа хууль бол ерөөсөө зөвтгчин онцгой хуулийн ерхий газар, хил хамгаалах ерхий газар цаашдаа бий болох ёстой цагдаагийн одоо 90 хаах агаарын одоо ангиудад зориулсан ийм одоо нисгэлгийн одоо зохицуулалттай холбоотой хууль учраас одоо хувийн өмчийн нисгэхийн компаниуд иргэний нисгэхийн ерхий газар за хүннүү айр Монголын иргэний агаарын тээвэр альфа авраг зэрэг одоо хувийн нисгэхийн байгууллагуудын үйл ажиллагаатай зөвхөн иргэний нисгтэр бүрдэж байгаа олон улсын одоо нисгэхийн дүрмийн дагуу агаарын зайг ашиглагтай холбоотой нэгдсэн одоо удирдлага мэдээллийн зохицуулалтаараа явагдана гэж хэлэх хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. За Хөрөлбаатрын булган